Түүх. Мишелийн тоглосон шинэ кино юм байх та. Голон тайван энэ ч зүгээр л трейлер тэгээд бас кино хайван логсүрэн тайван энэ бас юу вэ? За минь сайн байцгаанууд гэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэнтэй уулзж байгаадаа баяртай гэх нь цаашаа тэгээ баяргүй гэх нь цаашаа ер нь тиймэрхүү байна л да бичлэг хийхгүй бол болохгүй тэгээд яг энүүгээр бичлэг хийж байгаадаа яг баяртай байгаа мó гэхээр бас үгүй яг юм олон төрлийн emotional ерөнхийдөө надаас гарч байгаа. Тэгээд би саяхан одоо тэр трейлер экшн дээр бол те нэг киссийн үзээд нүдэ угаасын чинь саяхан бас интернет ухаж явж байгаад энэ рилийг олж үзлээ. Одоо энд харагдаж байгаа рилийг олж үзээд өдөржингөө нэг тийм юм болсон. Тийм тэрийг яриад яах вэ? Тэгээд тэр бичлэгийг болохоор яг хаанаас олж үзсэн бэ гэвэл эцсийн зогсоод 2 уран сайхны кино гэдэг албан ёсны Facebook пэйж хуудас байгаа. Тэгээд тэр пэйж хуудсан дээр ерөнхийдөө кинотой холбоотой мэдээллүүд бас дээрээс нь богино хэмжээний рилүүд ордог. Тэгээд энэ удаагийн бичлэгээр одоо энэ пэйж хуудасаар хамтдаа аялаж үзцгээх болно тий. Тэгээд энэ удаагийн бичлэгээ дуустал нь хамт байгаарай гэж хэлье да. Тийм бичлэгээ дуустал нь хамт байгаарай. Одоо ингээд бичлэг рүүгээ орцгоё. Пэйж хуудас руугаа орсон ингээд 3200 дагагчтай одоо энэ пэйж хуудас нь ингээд албан ёсны пэйж хуудас нь байна. За энд бол ингээд сүүлийн үед AI тренд болж байгаа юм харагдаж байна. За одоо энэ бол нөгөө рил чи харагдаж байна л да. Тийм уудам өрн гэдэг дүр байгаа юм. За энэ ч яг хав. За энэ нэг дээр нэмэх нь 2 гэсэн чи 2 гээд. За ингээд албан ёсны постэр нь та нарт харагдаж байна. Би бас энийг эдит хийгээд оруулсныг санаж байгаа бах. За ингээд албан ёсны трейлер за энэ гол дүрийн залуу харагдаж байна. Энэ гол дүрийн эсрэг талын дүр харагдаж байна. Энэ ахтандаа эсрэг талын дүр тоглох юм. За энэ бол албан ёсны трейлер харагдаж байна. Бид хүн реакшн хийж үзсний бүгдээр мэдж байгаа. За энд болохоор болзоон дээр хэлэхэд хамгийн тохиромжгүй үгнүүд гинэ. За үзцгээе. За тэнгүүд за гэр орныхон тухай хамаагүй яаж болохгүй байх нь вэ шүү. Би яаж ч болзоонд явж үзээгүй. За буулгах ч юм уу эсвэл дарамтлах ч юм уу ер нь жоохон муухай өгнүүд. Тэгэж болохгүй юм биш манайхан. Сайн бодоорой. Би шээчээд ирээ. За энэ ч яхавтай гүйлхий. За доош явцгаая. За энэ дахиад миний бас нэг эдит хийсэн постэр харагдаж байна. За энэ бол ингээд Монгол улсын авьяаж хүчгсэн бямт цогтойхын ярилцлага харагдаж байна. Энэ киноны Ахмадын төр тоглосон юм шиг байна. За энд and action гэдэг чинь за action л гэсэн үг гинэ. За кинон дээр гардаг and action гэдэг нь ямар утгатай үг юм бэ гэдэг юм бэ? За action. За Камер рол гэж өгсөн. Роллинг гэхээр ингээд нөгөө эргээд яваад байгаа шүү дээ. Камер бэлэн гэж. Камер ингээд явж байгаа. Тийм үг юм байна шүү манайхаа мэдэж аваарай. За энэ чав за энд бол ингээд иймэрхүү постэр юмнууд харагдаж байна. За энд энэ нэг хөөрхөн рил байна. Жүжигчин Мишель маань багийнхаа хүсэл мөрөөдлийн тухай ярьлаа. Хуваалцлаа гэж. Шиш сэргээш үзүүлээ те ер нь жүжигчин төвшиж. Ер нь баг байхад амар сэргээш их гардаг гэсэн үг. Тэнд хэрэгэлцээ. Бичлэг хэрэгэлцээ. Дөнгөд хүмүүс жоохон жүжигчин гэхээсээ илүү за ямар ч хамаагүй хүмүүс ингээд кинон тоглодог болж те гэд тэгэнгүүт жоохон юу юм жүжигчин хүмүүстэй ер нь бол бичлэг хийчих чаагүй жоохон баг. Ой.
Би бүр орцоо өгч. За тий ийм эцсийн зогсоод 2 гэдэг одоо гаргаж байгаа. Энэ контент туршилт 2 гинэ. За одоо бүгд төр үзцгээе. Би нэг сайхан үзсэн л дээ. Сайхан ч гэж аль эртээр үзсэн. Миний ингэ чадаад байгаа байхгүй. Контент туршаад үзье гэж шилэг чадаад байгаа. Та нар бас үзсэн бах. Үзег үн одоо үзцгээе. Йоо. Йоо энэ хөө уйлах яах вэ? Яа энийх уйлах яах вэ? Энэ амар гашуун мэдрэмжтэй юм. Нэрэ гашуун гэснээс амар эсэглэн мөртлөө чихрийг би олж авлаа л да саяхан тий хотод явж байгаад СУ Орсын чинь байж исэн. Тэгээд шинээр гарч ирж байгаа чихэр юм байли. Одоо энд харагдаж байгаа Могул экстрим гээд одоо та бүхэнд амталж үзүүлээ л да. Ийм хэлбэртэй. Тэгээд ийм шин чихэр, эсэглэн чихэр гэдэг байгаа байхгүй. Эсэглэн мөртлөө чихэрлэг гээд. Амтын тодорхойлол байна штэ. Эсэглэн чихэрлэг хоёрын холимог тэнгуут амд ороод ингээ бүжиглж байгаа юм шиг тийм мэдрэмж ер нь төрүүлж ин. Тэгээд энийг хаанаас авах вэ гэвэл Монголын нийт 400 гаруй салбартай СУ-гийн бүх салбараар зарж байгаа. Тэ танай гэрийн хажууд, гэрийн чин доор, сургуулийн чин хажууд байдаг бүх СУ-ийн зарагдаж байгаа юм байна лээ. Хамгийн гоё юм нь юу вэ гэхээр энэ 9-р сарыг дуустал нэг ийм Могул гэдэг энэ чихрийг авахад дахиад нэг Могул бэлгэнд тэ нэг дээр нэмэх нэг байхгүй. Одоо ингээд чи ганц чихэр авангуудаа нэг илүү байнгут найздаа өгөх жишээний тийм боломжтой байхгүй. Эсэглэн болон чихэрлэгийн холимог тэгээ бүр нэг юм чихэр байна. Тэгээд СУ-гийн бүх салбаруудаар нэг дээр нэмэх нэг байгаа юм биш үү. За ёо ингэж чадвал гэхдээ үндэ л амар мэдрэмжтэй хөө ёо. За дараачихын. За энд нөгөө алдартай рeel чинь байна да манайхаа. За өөртөө ч нэг контент туршаад үзвэл Миний нэр орсон. За юу юм бэ те? Одоо та нар дуустал нь заяа. TikTok. Нэг л яах гэдэг. за чи нэг юм атман шиг суудаг. Задал төгчгом шиг өрөлт аваарай. За одоо ганцхан юм заяа. За нэг гараа өргөдөө тэгээд алах шүү заяа. За 1 2 3 ий явсаа. Байрны атман болтрон боо. Зодонд маш сайн. Айныг удаа тавсурлаа зодтолсон гэлээ. Тавд хэлээд өг савсүрнэ. Энэсээ тархиндаа согтоодод өөрийгөө гитлэр гэж боддог болсон гэлээ. Ёо энэ яцаа сүүлийн үед амар тренд болсон тэхүү. За одоо энэ ингээд энэ кино эцсийн зогсоол 2 гэдэг киног найруулж байгаа хүн нь Үхлийн тойрог гэдэг аим шиг киног найруулсан найруулагч байлээ. Сонирхолтой байна. Бас дээрээс нь зураглаачаар гадаадаас бүр Францын алдартай зураглаач ажилласан. Тэнгүүд одоо энд бол киноны уншлагын тухай гарч байна. Киноны уншлаг гэдэг нь юу вэ гэхээр мэдгүй хүмүүст нь одоо киноны дүр авсан хүмүүс киноны зураг авалт эхлэхээс өмнө ерөнхийдөө ингээд зохиолтойгоо танилцаад ингээд уншлаг хийдэг байхгүй юу. Тэгээ одоо ингээд бүр тун удахгүй эцсийн зогсоол 2 тун удахгүй гэд. Тэнгүүд энийг хардаа 8 сарын 16 гэхдээ 2024 оны бүр жилийн өмнөөс хийгээд эхэлсэн уран бүтээл байгаа. Тэгээ одоо бүр ингээд жилийн өмнө хийгээд дууссан уран бүтээл одоо ингээд тун удахгүй 9 сарын 12-нд тий юу яах вэ? Одоо бараг 7 хэдхэн хоногийн дараа нээлттэй хийх чинь. Тэгээд би чадвал очиж үзнэ. Тий. Тэгээд одоо та нар зүгээр юм болгоод ийм Ingrid арцсан шүү. Тэрнээс би Ingrid арддаг хүн биш шүү гэдэг. За нэг иймэрхүү пэйж хуудас байна. Тэгээд одоо энэ кино 9 сарын 12-наас эхлээд бүх кино театруудаар гарч эхлэх гэж байгаа. Энэ миний комент байна. За энэ ч яах вэ? За тийм пэйж хуудас байна. Тэгээд бас гашуун мэдрэмж авлаа. 9 сарын 12-нд гарах эцсийн зогсоол 2 дээр уулзвал тэ уулзах чадвал уулзчмаар л байна. Тэгээ ямар тааж дотор байгаа аратнаа гэдэг хөө тэ. Ер нь л дургу хурж ийн тэ яаж ийна. За нэг тиймэрхүү байна да. Тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр зур баяртай.